байна уу? Өнөөдрийнхөө дижин зүрх нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. Бас өнөөдөр та харж байгаачлан өнөөдөр зочинтой байгаа. За сайн байна уу? Та сайн явж ирөө. Сайн явж ирлээ. За MD1 радиогийн бүх одоо үзэгч сонсогч нартаа энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдрийн маань зочин их холоос зорж ирсэн байгаа. Тэгэхээр бас яг гэр бүл болоод гэр бүл зохиохтой төлөвлөгтэй холбоотойгоор өнөөдрийн нэвтрүүлгийг хамтдаа ихээр ярилцсан байгаа. Тэгээд та өөрийгөө хаас танилцуулж өгөөч. За тэгээ. Эхлээд өөрийгөө нэг давчхон танилцуулаад гэр бүлээ танилцуулъя. Би Улаанбаатар хотоос Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ирсэн. Улаанбаатар их сургуульд хүний хөгжил амьдрах ухааны хичээл ордог. Багш лектор. За үүнээс гадна гэр бүлийн радио 104.5 өглөөний 930 шоуны хөтлөгч Отгонбаатар гэж залуу байна. Гэр бүл болоод одоо 13 жил болсон байна. Том охин маань 12 настай Сувдан Шигтгэе гэдэг. За бага охин маань 2 настай Болор Шигтгэе гэдэг. Эхнэрийг маань Үлций гэдэг. Ингээд 4 гишүүнтэй гэр бүлийг одоо удирдах толгойлж байгаа хүн байна. Өстой гоё нэртэй хүүхдүүд байна. Тэгээд бас яг гэр бүлийн төлөлтийн талаараас хамтдаа яхаар бас маа. Ер нь таны гэр бүл гэр бүл одоо төлөлтөд хийж байгаа сургалт семинараас өмнө та төлөвлөдөж эхэлсэн гэр бүл үү эсвэл явцын дундаа суралцсан гэр бүлээ зохиов уу? Ер нь ихэнх одоо залуучууд гэр бүлээ төлөвлөхгүй явж байгаа л нэг л өдөр дурлалтаа авчирдаг шүү дээ. Яг л нүднээс нь оч усарж байгаа юм шиг хэн нэгнийг хараад сэтгэл нь сонирн болоод зүрх нь урд урдан зөглөөл цуснаараа хурдтай хэргэлд ээж байгаа юм шиг болоод ингээд эхэлдэг учраас төдийлөн гэр бүл яг төлөвлөхгүй явж байгаа л яг гэр бүл гэсэн энэ том энэ үнцэнтэй нэг талаараа их сайхан нэг талаараа их хариуцлагатай энэ том амьдрал руу хөл тавьчихдаг. Харин миний хувьд бол их хувьтай хүн юм шиг байгаа. Эхнэр бит хоёр үерхэж байх явцдаа. За бит хоёр бол 7 сар үерхэд дараа нь гэрэлсэн. Яг үерхлийн эхний сарда бит хоёр гэр бүл төлөвлөлтийн талаар маш сонирхолтой, маш их өгөөжтэй, маш чухал сургалтанд сууж байлаа. Хамтдаа юу? Хамтдаа. За тэр үед бол нэг цөөхөн тооны 10 гаруй гэр бүлүүдийг сонгоод энэ сургалтанд суулгасан. Тэр 10 гаруй гэр бүл дотор гэр бүл арай болоогүй үерхлийнхэн дөнгөж эхний сард явж байгаа хос суусан бит хоёр байсан. Ингээд бит хоёр гэр бүл төлөвлөлтийн талаар, эхнэр нөхөр байх талаар за дэлхийн одоо олон оронд хийсэн судалгаатай, нотлогоотой эрдэмтдийн гэр бүл судлаа, сэтгэл судлаачдын маш чухал одоо мэдээллүүдээр дүүрэн амьдралын бодит практик туршлагаас гаргаж ирсэн, ургаж гаргаж ирсэн олон чухал үнцэнтэй мессежүүдээр мэдээлэлээр дүүрэн яг л ийм сургалтанд сууж байлаа. За тэрмэн дотор маань өөртөөгөө харилцах, эхнэр нөхөр бие биентэйгээ харилцах, хоёр талын аав ээж буюу за бидний ярьдаг хадмуудтайгаа харилцах, тэгээд үр хүүхдтэйгээ харилцах гээд гэр бүлийн бүх хүрээллийг хамарсан маш том одоо сургалтанд сууж байлаа. Энэ маань бол надад их том амьдралын одоо суурь болсон да. Өстой гоё. Яг нэг гэр бүл болохоос өмнө гэдэг айгуу чухал яг үе байсан тийм үү? Тэгэлгүй яхаа. Ер нь их л ховтой гэдэг байгаа нь одоо энийг л хэлээд байгаа. Өшөө ярил өшөөл авчих шалтгаан гарч ирэхээр байна тий. Ер нь яг анх эхнэрийнхээ яг юунд нь одоо сэтгэл татагдчихё. Ирчүүд бол ерөнхийдөө харж туралдаг. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн тэр сайханд за нүдэнд нь одоо нүр царайнд нь бие авч яваа цэвэр цэмцгэр байдалд нь ер нь бол харж нүдэрээ илүү татагддаг бол бүсгүйчүүд маань дасаж туралдаг. Тэгэхээр эмэгтэй хүн бол итгэж болох явцын дунд сэтгэлийг нь татах ямар нэгэн зүйлээс нь болоод тэр эр хүнд одоо сэтгэл алтардаг. Тэгэхээр миний хувьд бол би эхнэрийг анх хараад л дурлсан. Анхны харцаар л дурлсан. Ер нь бол бүх ирчүүд маргаангүй яг тэгдэг байх. Автобусанд юм уу эсвэл анги танхимда найз нөхдийнхөө дунд ямар нэгэн баяр ёслол дээр хараад дурладаг байх. За миний хувьд бол нэг их дотн байдаг нэг ахындаа очиод цаг өнгөрүүлээд хамт нөхөрлж байх үед хөдөөнөөс дүүн оюутан болж ирж байлаа. За ингэж л анх одоо эхнэрийнхээ ахынд нь харсан гэсэн үг. Тэгэл дурлж байлаа да. Их сайхан дотн санагдсан, их царайлаг сайхан бүсгүй санагдсан. Их нэртэй яг энийг л хэлдэг анх би чамайг зүгээр ингээл хараагүй юм шиг өнгөрсөн боловч үнэн хэрэгтээ би ямар
их сэтгэл татагдаж дурлсан гэж бодноо гэж ярьдээ шүү. Өстой гоё. Ядаас яг нэвтрүүлгийг их нартаа үзэж байгаа. Таас их нартаа дашран бас хэлж явахыг хүсдэг өгнүүдээ. Магадгүй бас зөндөө хэлдэг үг байж магадгүй те. Өнөөдөр маань радиог дамжуулаад бас хол байна те. Санаж байгаа илүү. Анх удаа 13 жил болох та анх удаа би эхнэрээсээ 14 хоног тустай байж үзчихэв. Оо тийм үү. Бид хоёр ер нь бол тийм наац юм шиг асуудал та. Ер нь Ийш тийшээ аяллаар явсан ч дандаа хамт явдаг. Хятад руу, Сибирь рүү, Солонгос руу, Филиппин руу гээд явсан бүх газар их нэртэйг хамт явсан. Энэ удаа их нэр маань их орондоо хоёр охинтойгоо үлдсэн. Тэгэхээр мэдээж маш их санаж байгаа. Өдөр болгоно л би энэ руугаа мессеж явуулж байна. Тэгээ олон хүмүүс тэгэж хэлдэг л дээ. Хайртай гэдэг үгийг олон удаа хэлээд байхаар үн цэнэг болчихно гэж. Харин би бол эсэргээрээ байдаг. Хайртай гэдэг үг чинь яг л цэцэг усалж байгаа устай адил. Хэрвээ цэцгийг услаад л байвал ус нь үн цэнэгүй болчихно гэж бид нар ярьдгүй шүү дээ. Ус цэцгэнд яг л ам өгдөг шиг. Хайртай гэдэг үг яг л хосуудын амьдрал тижэл ам ургаж өнгө үзэмжтэй үр жимстэй байх шалтгаануулдаг. Тэгэхээр миний хувьд бол би хайртай гэдэг үгийг бялуурт хэлдэг. Одоо ч гэсэн байнга л хэлж байна. Өглөөсөө сайхан амарсан уу хайрт маань. Тэгэд энэ зүйлийг бол би бас тэгж боддtiin. Ирчүүд эмэгтэйчүүд биеиндээ их сайн хэлж байгаасаа. Заримдаа бүр ховордоод эсвэл мартагдаад эсвэл нөгөө харь газрын үг шиг. Тийм болтол нь бид нар одоо энэ үгийг мартагнуулдаг. Тэгэхээр их нэртэй бол хайртай гэдэг үгийг өнөө өглөө хэлсэн байгаад байгаа. Одоо ч бас хэлчихье гэж бодоод их нэртэй хайртай шүү гэж хэлээ да. За баярлалаа. Тэгэд ер нь бас яг ингээд таныг сонсглоор ингэ сонсоол амир аягүй гоё. Та бас Монголд сургалт хийдэг гэж сонссон байгаа. Тэр яг ямар сургалтууд хийж байна? Бас Улаанбаатар сургуульд, олон улсын Улаанбаатар сургуульд бас яг миний хувьд хувь хүний хөгжил бол ер нь баримжаа байна. Амьдрах ухааны лектор баш гэхээр бас айгүй содон сонсогдож байна. За миний хувьд бол ер нь бүхий л одоо төрлийн сургалтуудыг хийж байгаа, лекцүүдийг уншиж байна. Сүүлийн за нэг 5 жил орчим ер нь лекц уншиж байна да. Янз янзын төвшнөл одоо хүмүүс лекц уншиж байна. Гэхдээ илүү их миний бүр өөрөө дотор нь ороод суугдаад бүр нэг сэтгэлийг хөдөлгөж бүр бусдад яг л нэг үгтийн толгооноос толгоонд биш зүрхнээс зүрхэнд үрдэг нэг сэдв бол ер нь яг л гэр бүлийн талаарх. Тэгээ гэр бүлчөөр их том сэдв шүү дээ. Бүх хүн янз янзын мэрэгжилтэй боловч харин бүгдээрээ нэг мэрэгжил дээр яг огтлцдог байхгүй. Тэр мэрэгжил юу гэхээр ерөөсө ямар нэгэн байдлаар аль нэгэн гэр бүлтэй л залгагдсан байдаг. Ямар нэгэн гэр бүлийн нөхөр эсвэл эхнэр эсвэл тэр гэр бүлийн хүүхэд эсвэл эмээ өвөө ч юм уу те. Тэгэхээр гэр бүл гэдэг энэ сэдв чинь өөр асар том. Ажлын талбар дээр хүмүүс хэмнэл алдах юм уу? Асуудалтай байх, эсвэл амжилттай байх, амжилтгүй байх. Энэ бол бидний амьдралыг бараг шийддэггүй. Бид нар дахиад л өөр зүйлд хүчээ үздэг. Дахиад л өөр зүйлийн төлөө тэмцээл урагшилж чаддаг. Харин ажлын талбар дээр ямар ч амжилттай байсан. Ар гэр бүлийн амьдрал нь нурсан байвал за энэ бол хүний амьдралын бараг бүх зүйлийг шийддэг. Тэгэхээр хүн бол ялах ёстой хамгийн том талбар бол амжилтын талбар биш. Амьдралын талбар байдаг. Тэгэхээр гэр бүлийн амьдрал гэдэг бол өөрөө улс орны амар төвшин байх, сайн сайхан байхын их үндэс болдог. Тийм учраас одоо монголчууд маань эрт дээр юус ингэж ярьдаг байсан шүү дээ. Гэр амгалан бол төр амгалан гэж. Төр амгалан байхын хамгийн ихний эдэс бол гэр бүл. Тэгэхээр гэр бүл амгалан байж, үр хүүхэд нь үр хүүхэд шиг байж, аав ээж нь аав ээж байж, тэр айл хайр дүүрэнтэй халуун дулаан тэнд өсөж торнж байгаа хүүхдүүд хүчирхийлэл дор биш. Итгэл найдвар хүсэл мөрөөдлөөр хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн өсөж байгаа ийм л гэр бүл олширсан улс орн бол сайн сайхан байна л гэсэн үг. Тэгэхээр гэр бүл бол миний хамгийн их тогтолж ярьдаг олон хүмүүст очиж уншдаг лекц байдаг л да. Тэгвэл өнөөдрийн маань нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүст бас яг гэр бүлээ зохиох гэж байгаа ч юм уу те дөнгөж гэр бүл болсон хүмүүст зориулаад лекцийнхаа хэсэгхэн зүйлийг хамгийн чухал нь мэдээж олон чухал зүйл байгаа тийм үү. Тэрнээс яг энийг нь ялангуяа манай нэвтрүүлгийг тархсан монголчууд аяг үздэг байгаа. Тэгэхээр бас тархсан монголчуудтай холбогдлолтойгоор бас яг энэ дээрээ бид нэр анхаарах хэрэгтэй болчдөг шүү. Таны нэг бодож явдаг зүйл гэдэг бол. За ярил их том сэдв байгаа. Гэхдээ нэг чухал зүйлийг бас хэлье гэж бодож байна.
Монголд ч ялгаагүй, Солонгост ч ялгаагүй, Америкт, Канадад, Австрал, дэлхийн хаанч байсан ялгаагүй. Тухайн орныхоо нөхцөл байдал, амьдралын орчноос үл шалтгаалan хүн болгонд хэрэгтэй нэг чухал зүйлийг хэлье. За энэ бол гэр бүл гэдэг бол хоёр өөр ертөнцийн хүн. За нэг одоо гэр бүлийн судалгаатай холбоотой зүйл юу гэж хэлсэн байдгүй гэхээр эрчүүд ангаргаас за бүсгүүчүүд сугар гаргаасаа гэж тийм. Хоёр өөр гаригийн хүн дэлхий гэдэг энэ цэнхэр гариг дээр уулзаад нэгэн бий болохыг л гэр бүл гэж хэлээд. Тэгээ үүний цаана маш том философи явж байгаа. Хоёр өөр соёлд өссөн, хоёр өөр үзэл баримтлалтай, хоёр өөр хүүсний, хоёр өөр өнгөн дуртай хүн нэг гэрт орж байгаа учраас ялгаатай ондоо зүйл гарч ирэх нь жамсны зүйл. Ихэнхдээ гэр бүлүүд яг гэр бүл болонгуудаа өөрөөс нь тис өөр байгааг хараад цочролд ордог. Тэгээд одоо зарим залуучууд маань бол би одоо за энгийн залуучдын хэллэгээр бол хулигтуулчихжээ. Ийм залуу гэж би бодоагүй. Эсвэл би ийм бүсгүй гэж бодоагүй шүү дээ. Миний бодсноос тис өөр юм аа, надаас өөр юм аа гэж гайхдаг. Энэ бол гайхах зүйл биш. Энэ бол ерөөсөө л жамсны зүйл. Яаж ч бодсон та өөртөө адилхан биш, өөрөөсөө тис ондоо үнтэй л орно. Тэгэхээр нэг гэрт орж нэгэн бие болж амьдрна гэдэг бол хоёр өөр ертөнц нэг зүрхэн дотор цохилохыг л хэлээд. Тэгэхээр ялгаатай ондоо гэдэг энэ зүйлийг ерөөсө бүх осууд ойлгох хэрэгтэй. Харин нэг чухал зүйл нь ялгаатай ондоо гэдэг нь бол сул тал биш. Давуу тал. Машинд ч гэсэн хааз, тоормос гэсэн хоёр педал. Хоёр хааз нэг дор байвал ерөөсөө давхсаар агаал мөргөнөө хаан зогсгоо мэдэхгүй зүгээр нэг салгил явж байгаа юм гэсэн. Хоёр тоормос нэг дор байвал байрнаас өдлөхгүй зүгээр л гац чинь амьдрал. Тэгэхээр ер нь явж нэг нь тоормос нэг нь хааз болсон хоёр хүн л нэг биед бас нэг гэр бүлд амьдарч байдаг. Танаас өөр тоормос шиг хүн байгаа бол та бол их хувьтай хүн байна л гэж хэлэх гээд. Ялгаатай ондоо гэдэг нь ийм л давуу талтай. Эсвэл танаас өөр хааз шиг хүн байгаа бол хамтдаа урагшлах, та өөрөө тоормос нь байж зогсох ёстой газар нь зогсох. Яг л ингэж амьдралыг тэнцвүүлэх хувьтай хүмүүс нэг дор оржээ гэсэн. За магадгүй бидрийг яг одоо үзэж байгаа хүмүүс маань нэрээ тийм манаа нөхөр эсвэл манаа их нар надаас шал өөр штэ гэж бодож байгаа бол та хамгийн тохиромжтой хүнтэйгээ нэг гэр бүл болсон байна. Тэр гэр бүлийн амьдрал гэдэг бол ялгаатай ондоо зүйл нэг бие дотор байхыг л хэлээд байгаа. Харин энэ бол давуу тал гэдгийг хэлмээр. Тэгээ бас давуу тал гэхэлээ зарим хүмүүс хитрхи нөгөөхөө яг давуу тал ойлгож чаддгүй, харж чаддгүй тэрийгээ одоо үл ойлголцол ч юм уу эсвэл зөрчил гэж нэг хараад идэг штеп. Та энэ дээр юу гэж хэлдэг вэ? Угаасаа давуу тал ялгаатай өөр тал гэдэг бол бидний амьдралд зөрчил авчирдаг. Тэгэхдээ энэ нь бол хагарах, бутрах зөрчил үг нь биш юм байна. Харин ч бие бинийгээ таньж мэдэх таатай боломж. Жишээ нь өөрийнхөө амьдрал дээр би жижигхэн жишээ татаад хэлье л да. Эхнэр маань цэнхэр өнгөн дуртай. Би болохоор тийм эрэгтэй хүн хэрнээ хар мар тийм догшин өнгөнд биш. Нэг үзмэн ягаан өнгөнд их дуртай хүн байгаа юм. Тэгээд хоёр өөр өнгөнд дуртай хүн нэг гэрт орж байгаа. За тэгээд дараа нь юу болж байна гэхээр өнгөнөөс гадна идэх хоол хоёулаа өөр байж. Тэгэхээр ялгаатай ондоо гэсэн энэ талууд маань яг бид нар бие биенийгээ танихад тусалсан. Явцын дунд юу болж байна гэхээр эхнэрийгээ би ямар өнгөн дуртайг мэдсэн учраас түүндээ тааруулж, эхнэр маань намайг ямар өнгөн дуртайг мэдсэн учраас надад тааруулж амьдарч гэлсэн гэсэн үг. За миний бас нэг хүндэлж явдаг багш маань аавынхаа тухай ярьж байла. Аав нь бол үнэхээр ухаалаг, бас айгүй оюунлаг, өөрөөрөө бас маш сайн авч явдаг хүн байж. 30 жилийн турш аав нь бүтэн савдар болгоны өглөө гараа авчдаг байж. Ингээд өдрийн хоолны үеэр яадаг вэ гэхээр аав нь цэцэг бариад орж ирдэг. Харин ээж нь 30 жилийн туршид бүтэн санд босоод гал тогоондоо ямар нэгэн мэгэл бижигнүүлдэг. Гэхдээ 30 жил нэг л хоол ийсэн. Ямар хоол вэ гэхээр 30 жилийн туршид нөхрийнхөө дуртай. За тэгээд овьяастай нэг янз янзын хоолыг хийдэг гэж. За тэгээд хүү бол юу гэж утсан гэхээр аав ээж цэцэг авчирч өгөх дуртай. Ээж аавд энэ хоолыг хийж өгөх дуртай гэж. Харин 30 жилийн дараа аав нэг өдөр хэлсэн байна. Би бол хүнд бэлэг авчрах, бэлэг сонгож өгөх үнэхээр дургу. За ялангуяа цэцэг хайгаад явж явах ямар ч хүслэнгүй дургу. Гэсэн чи ээж нь юу гэж хэлсэн гэхээр би маш олон төрлийн хоол их дуртай л да. Гэхдээ л нэг л төрлийн хоол их дургу. Маш их ажиллагаа ордог учраас. Тэр нь бол аавынхан дуртай хоол гэж.
Ингээд 30 жилийн туршид бие биендээ дуртай зүйлийг хийж өгч амьдэрсэн байна. Өөрөө дургүй байсан ч. Тэгэхээр ялгаатай ондоо гэдэг зүйл маань бол бие биентэйгээ тэмцэлтгийн төлөөх эсвэл бие биентэйгээ ямар нэгэн байдлаар зөрчилдөх тэр одоо цэг биш. Үнэндээ бол биенийгээ яг таньж мэдэх цэг байхгүй. Өөрөөс нь өөр байгаа тэр эхнэрээ нөхрөө таньж мэдээд тэгээд өөрөө түүнийхээ амьдралд хэн нэгэн болж өөрчлөгдөн гэдэг бол жинхэнэ хайрын илрэл. Хайр гэдэг бол яг л хайртай хүндээ таарч би өөрөө хувирч өөрчлөгдөхийг хэлээд. Тэгэхээр ялгаатай ондоо гэдэг энэ зүйлүүд бол угаасаа таны гэр бүлд ямар нэгэн зөрчлийг заавал авчрна. Гэхдээ энэ нь аль тал нь ялах вэ гэдэг те дайн гарах шалтгаан биш. Харин аль алигаа таньж мэдэх таатай боломж байгаа юм. Тэгэхээр би энтэйгээ зөрчилтнө гэдэг бол энгийн зүйл. Харин үгээрээ биенийгээ таньж мэдээд бие биенийхээ төлөө амьдрах яаж амьдрах вэ гэдэг одоо өнгө төрхөө олж авах л сайхан боломж гэж ойлгоход бол авчиж байгаа юм л таа. Тийм. Бас яран дандас та амьдралдаа одоо гэр бүл олоод удааг байхдаа магадгүй бас таны ярьсан шиг гэр бүл болгон л зөрчилөөдөг. Та их нартайгээ гарч исэн зөрчлөө хэрхэн даван тулж яаж тэрийг одоо зөөр харж өөрийгөө бас яаж их нартай тааруулж байсан бэ? Би бол одоо 7 хүүхдийн хамгийн бага. За. Аав ээж маань нэлээд нас өндөр болсон хойно төрсөн учраас аав ээж маань хоол ихтэй сайхан сүүл гүшиглөөд хоолндоо байдаг байлаа. За ингээд миний дуртай хоол бол ерөөсө сүүлтэй хоол. Эхнэртэйгээ гэрэлсний дараа хайртай бүсгүүдэд хамгийн гоё хоолыг нэг ороо хийж өгөр боллоо. За тэгээд монголчууд бидний түгээмэлддэг цовн хийлээ. Ингэхдээ нөгөө цовнда нөгөө сүүлнээсээ томоор сайхан гүшиглөөд хийлээ. Ингээд эхнэрийнхээ өмнө сайхан хоолоо тавилаа. Жижигхэн салат хийсэн, хоол хийсэн, уух юмнууд бэлдээл айгуу романтик орой боллоо. Гэтэл эхнэр маань миний хийж өгсөн хоолыг аль талаас нь идэхээ мэддэггүй. Хаанаас нь эхлэхээ мэдгүй баахан харж сууж байгаа. Ямар муухай тостой хоол вэ гэж үлээ. Энэ бол надад айгуу том зохилт шиг. Гэхдээ үүгээрээ би юу мэдсэн гэхээр эхнэр маань өөх тосон тех дургуг нэг гэрт орсныхаа дараа мэдчихв. Тэгвэл дараа нь юу болсон гэхээр эхнэр маань багаар миний амьдрал нөлөөлж эхэлсэн. За ингээд ямар нөлөөлөл болсон бэ гэхээр эхнэр маань өөх тосоо хасахад тусалсан. Нэг талаараа миний дуртай зүйлээс намайг татгалзахад ятгсан. Гэхдээ тэр дуртай зүйл маань намайг багаар хөнөөж байсан зүйл. Тэгэхээр би биенийхээ ялгаатай ондоо өөр гэдгийг мэдэх үед надад байхгүй сайн зүйл нөгөөд маань байсныг ойлгодог. Ингээд би биенийхээ сайныг би биенээсээ өөртөө шингээж авч байгаа сайхан зүйл болж байна гэсэн. Эхлээд надад бол хэцүү байсан. Харин одоо бол энэ зүйлийг ойлгосон учраас мах авлаа бол бид нэр өөхийг ялгадаг. Ялангуяа дотор өөхүүдийг ялгаад амьдралд хэрэгтэй учраас сүүлний яг одоо үзүүрийн 5 4 3 бид нэр яг хоолндоо хэрэгэлт. Энэ бол ер нь монголчууд бидний хувьд бол омега 3 шүү дээ. Бид нар нөгөө далайн загас чарахаа иддэггүй ард түмэн учраас яг одоо 100 гаруй нэр төрлийн ногоо идсэн хоньныхон сүүлэнд байгаа омега 3-ыг хэрэгэлдэг. Яста миний хувьд шинэ мэдээлэл лээ. За нэг иймэрхүү сайн зүйлүүд болсон. Зөрчил бол алхам тутамд л гарна. Жишээ нь удирдлага бариад авахд эхнэр маань олон одоо үргэлжилсэн ангитай романтик кинонд дуртай байхад би бол ерөөсөө эхлээл дуусахтаа бүх үйл явдал нь шийдэгддэг нэг ангитай кинонд дуртай. Гэхдээ л би биенийгээ хайрлаж байгаа учраас би биендээ уусаж, би биендээ хүлээцтэй хандаж энэ нь бол үнэн эрэхтэй би бууж өгч байгаа биш. Харин би өөрөө хүн болж төлөвшөж байгаа сайхан боломж л гэж харах юм бол бид нар хүлээцтэй байх, төвчхийг, хайрлахыг үнэн утгаар нь сурж болдог сайхан боломж юм байгаа юм шүү дээ. Нэрээ тийм юм шиг. Бас ингэж гэр бүл асан хүмүүс хүүхэдтэй болоод ирэхээр хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь бид нэр өөрсдөө хүмүүжтэй юм байна гэж ярьдаг. Тийм шүү дээ. Тэгээс тэрнтэй ялгаагүй бас яг гэр бүл болохоо бидний насны мөчлгүүд байна. Өсвөр нас гээл те. Тэрнтэй ялгаа гэр бүлд бас мөчлөг байдаг гэж сонссон. Яг үнэн. Гэр бүлд амьдралын юм шалгуурууд байгаа. За залуучууд маань ингэж нэг мөрөөддөг юм. Үлгэрийн юм шиг сайхан амьдрал эхлээд цагаан мортой ханхуутайгаа тэгэл уул оройгоор давхад байна л гэж мөрөөддөг. Тийм шүү дээ. Гэтэл амьдрал бол үлгэрээс арай өөр. За бүр нэлээд өөр. Гой сайхан төгсгөлтэй кинонуудаас ч өөр. Тэгэхээр яг гэр бүлийн амьдралд тодорхой тэр харилцаа давж туулаад
сурж мэдэж таних өвлөх ёстой. Цаг хугацаа ийм мөчлгүүд болгоо. За сэтгэл судлаач нар, гэр бүл судлаач нар юу гэж үздэг вэ гэхээр эхний 5 жилийг бол цаасан хурам гэж нэрлэдэг. Амархан шатдаг. Өөр учраас дүрсгээл шатаал, уурлаал, маргалдаал, чи юу би юу дээрээ тулаал, чи тэдэн буруу юм ийсэн, би тэдэн буруу юм ийсэн, чиний харьяа олон байна, чиний буруу байлаа. Миний буруулдаа гэхдээ чамаас болоод би ингэсэн гээд. Ерөөсөн маш амархан шатдаг эхний 5 жил. Тэгэхээр энийг бол цаасан хурам гэж нэрлэдэг. Хэрвээ гэр бүл болоод удаагүй шатаж байгаа бол зүгээрээ яг л явах ёстой замаараа явж яана гэсэн. Асуудалгүй. Асуудалгүй. Харин шатахгүй байгаа бол тэр хоёр тэгж шататлаан ойртойг байна гэсэн үг шүү дээ. Энэ бол ерөөсөө өөр хоёр ертөнцийн хүн нэг гэрт орсон учраас бие биенээсээ ялгаатай зүйлүүдийг харж таних үл ойлголцох зүйлүүд байна. За тэгвэл заавал 5 жил биш. Маш хурдан зөвөр шийдэж байгаа шийдлүүдээсээ болоод заримдаа 1 жил болоход төлөвлөсөн гэр бүлүүд байдаг. Гэтэл зарим нь 30 жил, 40 жил болсон ч шатаад л яваад байгаа хүмүүс ч бас байдаг. Хүн ч гэсэн ялгаагүй шүү дээ. 15 6 хүртэл хүүхд төлөвшсөн арай хүлээцтэй, юмд дэвчээртэй болцсон айхтар хүүхдүүд байхад 40 та хүрсэн хэрнээ юмд юм адгүй хүмүүс ч гэсэн дээ. Тэгэхээр нас бол бас тоо. Гэхдээ тодорхой хугацаа бол бас айгүй чухал байдаг. Заавал нэг мөчлөг өнгөрдөг. За харин дараагийн 5 жилийг 3-5 жилийг юу гэж хэлж байгаа нөхөр шаазан хурам гэж нэрлэдэг. За амархан шатахгүй л дээ. Гэхдээ яг энэ хэсэг дээр юу чухал вэ гэхээр итгэлцэл чухал байдаг. 5 жил, 4 жил сэтгэлэн өгөөд ханилсан хүн нь хэрвээ тэр үед итгэлцлийн алдаад ямар нэгэн байдлаар гэр бүлийн хугарах юм уу ийм юм гарвал эргээд ивлэхгүйгээр хагардаг аюултай зүйл. Тэгэхээр шатах нь багуулвч итгэлцлэр цаашаа үргэлжлэх ёстой цаг хугацаа. За ингээл цаашаа гатуураад явна шүү дээ одоо. Тэгэл явсаар хагаад нөгөө алтан хурмаа хийлээ гэдэг шиг те амьдрал үнэхээр амьдралын их гайхалтай зүйл нь бол хоёр өөр хүн яг нэг хүн болоод нийлчихэж байгаа. Энэ бол үнэхээр нандин. Энэ дэлхий дээр хамгийн нандин, хамгийн хүчтэй, хамгийн үзэсгэлэнтэй сайхан хувь тавилан шүү дээ. Адгуу самтнаас бид нар ялгардаг зүйл нь. Нэг эмэгтэйд сэтгэлээ өгөөд, нэг эрэгтэйд сэтгэлээ өгөөд 40 жил үнэнч байж амьдардаг. За харин амьтад бол ер нь улирал солиод токад байдаг. Жил болгонд нэг өөр тэ өөр одоо эсрэг хүснийхээ дагаа явцдаг бол бид нар адгуу самтнаас ялгарч байгаа бүтээл нь бид нар бол ийм үнцэнтэй амьдардаг хүмүүс байна. За ингээд л амьдрал утга учиртай байна да. Өөр хүүхдүүд маань бидний талаар сайнаар дурсаж ярина. Ийм сайхан зүйл байгаа юм уу? Ер нь гэр бүлийг ингээ хахад ер нь цаасаа хатуурсаар яг та түрүүнийг хэлжсэн шүү дээ. Төгсгөл нь нэг гоё юу хийсэн юм аа. Тийм ер нь хатуурсаар тэгээд нөгөө алтан хурмаа ээдэг шиг те амьдрал маань үлгэр дуурайлаар сайхан дуусна. Ер нь бол гэр бүлийг бид нэр ингэж бас ойлгож байна. За хайр гэдэг мэдрэмжээр эхэлдэг. Ерөөсөө би энийгээ таньж мэдэх боломжгүй шүү дээ. Тэр битгийл гэрлээд 10 жил болсны дараа ч таньж болно. Үерхэж байх явцад бол бүр таньж мэдэх боломжгүй. Харин нэг л сонголт гаргах боломжтой. Энэ яг миний нөхөр байна. Энэ хүнтэй би хорвоог туулна гэдэг сонголт. Эсвэл энэ бүсгүй бол миний эхнэр байна гэж. Тэрнээс үерхэж байх явцдаа би энийгээ миний нөхөр мөн үү, миний эхнэр мөн үү гэж танихаас нөгөө хүнийг яг хинбэ гэдгийг таних бараг боломжгүй. Үерхэж байгаа хавцад октод бол хамгийн гоёороо будаал ирнэ. Залуучууд бол хамгийн гоё үнэртэй усаа үнэртүүлэл хамгийн гоё үгсээ урсгаал ирнэ. Гэрэлсний дараа жинхэнэ хүн гарч ирнэ. Жил ирэх тусам бүр танихгүй хүн ч гарч ирж магадгүй. Тэгэхээр хайр бол яг гэр бүл бол хайр гэдэг мэдрэмжээр эхэлдэг. Тэгээд хайр гэдэг мэдрэмжээр эхлээд итгэлцэл, хариуцлага гэдэг хөрсөнд ургадаг мод. Хамгийн сайхан нь юу вэ гэхээр үлгэр дуурайлал гэдэг үлгэрлэл гэдэг өвтэй жимсээр тэр мод цэцгэлж тэ үр жимсээ оргуулдаг. За энэ бол жинхэнэ үнцэнтэй амьдрал. Хайр гэдэг үр мэдрэмжээр одоо хайр гэдэг мэдрэмжийн үрээр итгэлцэл, хариуцлага гэдэг хөрсөнд суугдаад үлгэр дуурайлал гэдэг өвтэй жимсийг ургуулдаг. Ийм л зүйл гэж би ер нь зураглаж боддог байхгүй гэр бүлийн амьдралыг. Тэгээд өмнө хэлгээд өвгөр хүүхдүүд маань биднээс өв хөрөнгө боловсрол энтрийг одоо өвлөхөөс илүүгээр амьдралыг л өвлөдөг. Өв хөрөнгө бол дуусна.
боловсралж хуучна. Мгм. Харин хэн болж төлөвсөн бэ гэдэг нь өхөн хөвгтлөнд тагдаг. Тэгэхээр үр хөвгтдээ үлдээж болох хамгийн том өв бол нөхрөө хайрлаж байгаа эхнэр хүний дүр төрх. Мгм. Эхнэрээ хайрлаж байгаа нөхрийн дүр төрх. Мгм. Хоёр биенийхээ төлөө амьдарч Мгм. асуудлаас болоод хоёр тал болж талцахгүйгээр Мгм. асуудлын нэг талд хамтдаа гаргаараасаа бариад Мгм. зовлон байсан ч жаргал байсан ч туулаад гарч байгаа ийм өв хөрөнгө бол Мгм. үр хүүхдэд өвлүүлж болох хамгийн үндсэнтэй, хамгийн нандин, хамгийн одоо сайхан өв хөрөнгө байхгүй. Энэ бол гэр бүл. Стагаар. Бас танаас яг асуумын санагдлаа л да. Гэр бүлдээ тэгвэл яг өв хөрөнгө дундаас хүүхдүүдтэй хүмүүжил аягүй чухал байгаа шүү дээ. Тэгээ яг хүүхдүүдтэй эцэг эхийнхээ энэ харилцаан дундаас энийг авч өглөөсөө сая таны яг хэлж байгаатай ялгаагүй их орны маань хамгийн гол чухал үдээс бол яг гэр бүлээс хэлж байгаа амгалан байдалтай. Тэгэхээр яг гэр бүлдээ та юуг өвлүүлж өгөхийг онцгойлоод хүмүүжил дотроос юуг өвлүүлэх гэсэн юм. Ер нь бол яг улс орны маань ирээдүй болсон хүүхдүүдийн талаар, залуучуудын талаар хүмүүс ярихдаа сургууль, боловсрол, мэрэгжилтэй холбож маш их ярьж байна. Гэхдээ маш их мэрэгжилтэй чадвартай боловч зөв хүн болж төлөвшөөгүй хүн нийгмийн маш хүчтэй, залтай, чадвартай дайсан болдог. Үнэн хэрэгтээ бол улс орны маань ирээдүй яг жинхэнэ бий болдог газар бол гэр бүл. Хүн монголчууд бид эртээр үеэс яг тэгж ярьдаг байсан ш. Хүнээр хүн хийн гэдэг хамгийн хэцүү гэж. Тийм, сонсч байсан. Тэгэхээр хүн гаргаж ирнэ гэдэг нь хамгийн чухал. Ард үлдсэн түүхч гэсэн энийг ярьдаг ш. Чадвартнууд биш, мэрэгчлэтнүүд биш, мундгууд биш. Харин хүн байсан хүмүүс л түүхийг өөрчилсөөр ирсэн. Цаашаач түүх тэгжил өрнө. Гэтэл хүн байгаагүй хэрнээ чадвартай хүмүүс түүхийг бас буруу тал руу өөрчилдөг. Тэгэхээр гэр бүл дотор ирээдүйн Монголын хувь тавилан бэлтгэгдэж байгаа гэдгийг л бид нар ойлгох ёстой. Харин жинхэнэ хүмүүжлийн одоо хүмүүжил ярил маш олон юм ярьж болох ч жинхэнэ хүмүүжил юу вэ гэхээр тэдний өмнө бид нар нэг үлгэр дуурайллыг тоглож үзүүлж байгаа байхгүй. Ирээдүйд үр хүүхдүүд маань яг аав шиг эсвэл ээж шиг л хүн болж төлөвшнө. Нэг ийм үг байдаг шүү дээ. Октод ээж шиг эмэгтэй болж аав шиг эр хүнтэй гэрэлдэг. Хөвгүүд аав шиг эр хүн болж ээж шиг бүсгүйтэй гэрэлдэг. Тэгэхээр хамгийн анхны дээр нь 20 жил харж үлгэр дурайл авч байгаа эрэгтэй хүн эмэгтэй хүн бол аав ээж нь л байдаг. Тийм болохоор аав ээж хоёр хүн гэр бүл дотроо үр хүүхдүүдтэй өгж болох хамгийн том хичээл бол өөрсдөө зөв амьдрах хэрэгтэй. Ингэж болохгүй шүү гэж хэлээд барай зэрүүн дээр нь яг эсрэгээр нь хийдэг аав ээжүүд байна. Худлаа ярьж болохгүй шүү гэж хэлээд уц дугрангууд таваад нөхөрлөг гоцсоо гэд намайг байхгүй гэж хэлэрэгдэг ээж байна гэсэн. Тэгвэл өөр хүүхд маань ярьж байгаа зүйлийг биш үйлдэж байгаа үйлдэлийг маань шууд дагаад уриачдаг. Тэгэхээр өөр хүүхдтэй зааж болох хамгийн том хичээл бол өөрөө харуулж өгөх хичээл байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бас нэг юм чухалч хэлээ. Зарим босууд ингэж хэлдэг. Хүүхдээсээ болоод амьдарч байна. Хүүхд маань гэд нөгөө хайрлсан дурлсан бүсгүйгээ залууга хүүхдийн дараа тавьчихдаг. Харин би зарим яг иймэрхүү гэр бүлүүдэд зөвлөгөө өгөхдөө ингэж хэлдэг. Хүүхдгүй байхдаа учирсан юм уу? Эсвэл хүүхдтэй болоод учирсан юм уу? Энэ хүүхд байхгүй байхад хоёр биеиндээ дурлаж, хайрлаж, хамт амьдрыг шийдсэн байж. Хүүхд гараад ирэнгүүт хүүхдээсээ болоод эсвэл хүүхдтэй л бодоод амьдарч байна гэж ярьдаг. Энэ бол их буруу. Харин хүүхдүүдэд ямар гэр бүл хамгийн сайхан бэ гэхээр бие биенийгээ хайрлаж байгаа, бие биенийгээ ойлгож байгаа. Асуудал гарсан ч, өвчин зовлон ирсэн ч, үгүйрэл хоосрол, эсвэл баян задгалан юутэй ч болсон. Хоёр биенийхээ төлөө амьдарч байгаа. Ийм л эцэг их үр хүүхдэд хамгийн гоё гэр орныг бүрдүүлж байдаг. Хамгийн сайхан амьдралын өвийг үлдээд. Үр хүүхдэд үлдээх хамгийн том хичээл сургамж бол өөрсдөө сайн амьдрах хэрэгтэй. Тэгэл өвлөн. Тийм. Зя маш их баярлалаа. Бас таныг гэр бүлтэй болохоос өмнө ямар байсан бол бид нар санагдаж байлаа юм л да. За эхнэр маань хэрвээ үзэж байгаа бол одоо бүгдийг мэдчихэж байгаа. Дээр нь намайг таньдаг мэддэг хүмүүс ч гэсэн үзэж байгаа бол бүгдийг бас мэдчихэж байгаа. Тийм учраас миний амьдрал ч одоо хар цагаан хэрээн цоохор яг л бусдын амьдралтай адил олон зүйл хөвөрж байсан. Би бол эхнэртэй хайртай.
Яагаад гэвэл тэр эмэгтэй намайг маш олон зүйл дээр өөрчилсөн. Нэг жишээг л дуртай. Би их цочмог хүн байсан. Уурлахаар ерөөсөө биеэм барьдаггүй. Ер нь уурлах нь уртайд байдаг. Ухаан хойно яваад байдаг. Дараа нь тэгээд ууралснаасаа болоод одоо яана гэж айгүйх ичхүүртэй засад залруулах олон юмтай үлдчихдэг. За тийм хүн байсан. Харин эхнэр битээр нэг гэр бүлд орсны дараа миний эхнэр бол их хүлээцтэй эмэгтэй. Заримдаа түүний хүлээцтэй зүйл нь яаруу надад яг л тоормос шиг. Тоормос хаац хоёрыг зэрэг гიშгэхээр утаа сагаал доороо иргэдэг шүү дээ. Яг тэр юм шиг бидний амьдрал иймэрхүү өдрүүд байсан. Гэхдээ эргээд харахад ухаан нь уртайд уур нь артаа явахад эхнэр маань надад их тусалсан. Тэгээд тийм учраас л эхнэртэй талархдаг олон шалтгаануудын нэг нь бас тэр байна гэсэн. Тэгээд миний эхнэр бол их ухаантай, их хүлээцтэй, их төвчээртэй. Ер нь нөгөө 7 хэмжиж байгаад огтолдог төрлийн юм. Би бол 8 огтолчоод 7 биш бүр 8 огтолж тавьчаад дараа нь хэмжигээл тархиа гашлахаар толгоогоо майдж яадаг хүмүүсийн нэг. Тэгэхээр надтай адилхан бас юм хурдтай юм шиг тэгтээ бас буруу хурдлаад байдаг хүмүүс байдаг бол хажуу чин тоормос шиг эмэгтэй байгаа бол та их хувьтай хүн байна л гэж хэлье. Тэгээ миний хувьд бол өөрчлөгдсөн олон зүйлүүдийн нэг нь энэ байна. За өөр бас нэг юм нөгөө түрүүний хэлсэн махны асуудал дээр бас тийм байна. өөрчлөгдсөн чинь да хүний эрүүл мэнд бол авчиж байгаа юм те. Ийм зүйлүүд байна. Маш гоё зүйлсийг ярьж өгч байгаа танд маш их баярлалаа. Тэгээд ер нь яг гэр бүл хайран дээр тогтдог гэж ярьдаг штеп. Тэгэхээр таны сая ярианд бас маш олон төрлийн одоо эцгийн хайр, эр нөхрийн хайр гэл олон төрлийн хайр гарлаа. Яг нь та хайрыг юу гэж хардаг вэ? Яг хайрыг бол би зураглаж зөөрлүүлж бодохдоо тогоонд байгаа олон орцоос бүрдсэн хоолтой зүрлж байна. Хайрыг хүмүүс одоо юу хин? За монголчууд бидний түгээмэл гэдэг цөөвөн. Тэндээс нэг гурил гаргаж ирээд энэ бол цөв юм а гэж хэлбэл ойлгомжгүй. Эсвэл зүсээд тэр цөвөнд хийсэн байгаа махнаас нэг зүсмийг гаргаж ирээд энэ бол цөв юм а гэж хэлбэл бас л ойлгомжгүй. Харин тэр бүх орц тэр тогоон дотор байж аж цөвөнг бүрдүүлдэг. Олон хүмүүс ингэж хэлдэг хайр бол мэдрэмж. Хайр бол секс, хайр бол хариуцлага. Хайр бол төвчээр гэж ярьдаг. Аль нэг нь дангаараа энийг орлох боломжгүй. Дангаараа үнийг илэрхийлэх боломжгүй. Энэ бүх орцууд бүгдээрээ нийлээд хайр гэдэг зүйлийг бүрдүүлдэг. Тэгэхээр мэдээж хайр бол дотн харилцаа байгаа. Гэхдээ энэ бол бүх зүйл биш. Харин хайр дотор хэрвээ хамгийн чухал орц. За монголчуудын хувьд бол мах гэж бодъё те. Цөөвөнд хамгийн чухал орц бол мах байна. Тэгвэл хайр дотор хамгийн чухал орц гэж бодох юм бол би үүнийг хариуцлага гэж хэлнэ. Хурмынхаа өдөр бид нэр үндсэн хуулийн дагуу гарын үсэг зураад амлалт өгөөд нэг бий болоод нэгэн бүл үсгдэг. Тэгвэл хурмынхаа өдөр амлаж байгаа тэр амлалт чинь хуулийн өмнө хүртэл хүлээсэн хариуцлага байхгүй. Мэдрэмж дуустдаг. За заримдаа бүр сэтгэл хөдлөлүүч байхгүй болох уу ярьдаг. Энэ бол чам ёсны зүйл. Харин дараа нь юу үлдэх ёстой вэ гэхээр хайр доторх хамгийн чухал орц буюу амлсан амлалт үгэн дээрээ суугдаж хариуцлагаа өргөх тэр цаг хугацаа бидний үнэрдэг. Миний хувьд бол яг тиймэрхүү цаг хугацаа бол байсан. Их нэртэй би 2014 оны 8 сарын 27-ны өдөр амьдралд асуудал бэрхшээл юуч гарсан Монгол улсын үндсэн хуулийн дагуу би чамайгаа хайрлаж насан туршдаа үнэнч байж сайн сайхан амьдрнаа гэдэг амлалт өргөөд гар үсэг зураад хурмын гэрчилгээгээ гардаж аваад нэг бий болсон. Гэхдээ хурм хийснээс хэдхэн сарын дараа амьдралаа дуустал хуулийн өмнө хүлээсэн хариуцлага нь үүрэх ёстой цаг үе надад ирж байлаа. Тэгэхээр энэ хариуцлагыг яг би өөрийн болгож айл хэзээ хуулийн өмнө болон тэнд ирсэн байсан аав ээж ах дүүс тэгээ бас нөгөө сайхан бүсгүйн өмнө тэр битгэл өөрийнхөө эр хүн байх хувь тавилангийн өмнө амлсан амлалт байхгүй. Тэгвэл амлалтаа биелүүлэх ёстой хариуцлагын цаг үе миний өмнө ирсэн байсан гэсэн. Тэгэхээр олон эрчүүд, олон эмэгтэйчүүд яг л ийм шалгуур дээр заавал ирнэ. Нөгөө хүнийг хараад дурлаад хайрлаад байсан мэдрэмж алга болно. Энэ бол байх ёстой зүйл. Мэдрэмж бол гүйхэн ойлголт. Харин хариуцлага бол гүнзгий ойлголт байна.
Тэгэхээр нөгөө мэдрэмж гэдэг зүйл чинь хайр доторх нэг жижигхэн л орцсон. За нэг чимгэлүүр ганц хоёр нарийн ногоол гэсэн үг байна. Дотн харилцаа буюу секс ч гэсэн зүгээр л чимгэлүүр нарийн ногоо. Харин гол орцсон нь юу вэ гэхээр хариуцлага, төвчээр, итгэлцэл гэдэг энэ үн цэнтэй зүйлүүд явж байна. Тэгэхээр хайр гэж хэрвээ ярвал ийм л зүйлийг хэлмээр байна. Тэстэйгээ цөөн бодох болгонд одоо энэ нөгөө хайр гэж бодох нь. Гол орцсон яг энэ үнтэй гэж. Гол орцсон тий. Айгаа гоё жишээлээ баярлаа. Ер нь бас яг гадаадд байгаа хүмүүсийн хувьд ялангуяа хичээлээ их одоо төлөвөөс оролцсон хүмүүсийн хувьд гэр бүл зохиох гэдэг зүйл айгаа оройтод байгаа шүү дээ. Та энийг юу гэж боддог вэ? За гадаад байгаа монголчуудын талаар эх орныхоо төлөө, хөгжил сэсгэлийн төлөө их олон зүйлийг суралцаж байгаад нь баярламар зүйл. Гэхдээ эх оронд тань мэрэгжилтэй, чадвартай, мэдлэгтэй хүнээс гадна доктортой гэр бүлтэй хүмүүс их чухал байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Доктортой гэр бүлээс доктортой гэр бүлүүд бас үүснэ. Үр хүүхдүүд чинь нэг л өдөр амьдрал зохио. Тэгэхээр гадаад байгаа монголчуудын хувьд бол гэр бүл төлөвлөлтийн тал дээр бас анхаараарай. Сурж яваад дараа нь гэр бүл төлөвлөх, гэр бүлийн амьдралаас бүр холдсон байх бай. Зарим нэг нь эх орноо сангалцсан сэтгэлээр нутгийнхаа ямар нэгэн залуутай бүсгүйтэй таарад. За тэгээд зүгээр гансарсан сэтгэлээр дэвтэх гээд гэр бүл зохиочихсон. Тийм асуудлууд бас нэрсэр байдаг. За би бас нэг биш гэр бүл тийм байдлаар бас зөвлөгөө өгч байлаа. Тэгээд энэ зүйл дээр ч гэсэн бас ухаантай болгоомжтой байх хэрэгтэй. Гансарлаас болоод, ганцаардснаас болоод, эх орноо сангалцснаас болоод зохиодог зүйл бол гэр бүл биш. Тэгээд хэн нэгэн эмэгтэй эсвэл хэн нэгэн эрэгтэй хохирч байна гэж бодож болохгүй, хоёулаа хохирдог. Рентген дээр гарсан тамирчин нэг нь ялдаг. Гэхдээ хоёулаа өвддөг шүү дээ. Ялсан тамирчин ч гэсэн дараа 1-2 өдөр жоохон манаралтын байдалтай байдаг гэдэг байгаа шүү. Тэгэхээр яг иймэрхүү зүйл дээр хоёулаа хохирогч болж үлддэг. Аль аль нь үнцэнтэй хүн шүү дээ. Бидэнд нэг л олдож байгаа амьдрал учраас энэ амьдралаа эргэж хараад харамсахааргүй сонголт гаргах ёстой. Солиод өмсдөг цамцуул биш. Гэр бүл бол солиод унцдаг машин биш. Энэ бол яг таны амьдралын үн цэний талаар ярьж байгаа учраас энэ дээр бас хөнгөн хумгаа байж болохгүй гэдгийг бас хэлмээр байна да. За маш их баярлалаа. Тэгээ яриадас нэвтрүүлэх юм маань цаг нэлээ явсан байна. Тэгээд сүүлийн хэдэн хормыг гадаадд байгаа монголчуудад онцгойлоод гэр бүлүүдтэй зориулаад санаж явдаг хэлмээр зүйл байдаг л да. Энэ ч хэлж өгөөч. За тэгээд Монгол орны маань монголчууд бидний маань амьдрал жишээл ирэх тусам зарим хүний нүдэнд уруудаад байгаа юм шиг харагдаж байгаа боловч миний зүгээр өөрийн харж байгаагаар бол урагшилж л байгаа. Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж бас бид өөрийнхөө өвөг дээдсээс уламжлан ирсэн үндэсний соёл амьдрах ухаанаа энэ хөгжил дотор бас өөрсөдөө суулгаж тэгэл сайн сайхан амьдралыг зориод бүгдээрээ л урагшилж байна. Гэхдээ энэ сайн сайхан амьдралын хамгийн одоо харагдах үнцэнтэй, нандин, үлгэр дуурайлалтай дараа үедээ ч гэсэн өвлүүлж болох зүйл бол өндөр байшин биш. Эсвэл ямар нэгэн одоо нэгээрээ 8 машин зэрэг зорчдог өргөн замын тухай ач биш. Хамгийн сайхан үлгэр дуурайл бол 40 жил 50 жил бие биенээ хайрлсан. Амьдралын төлөө гар гараасаа бариад барьсан гараа, атгсан гараа тавиагүй. Ямар ч салхи шуурга асуудал донд зүсээд гарсан тийм сайхан амьдралын үлгэр жишээнүүд байх ёстой. Тэгэхээр гадаадд байгаа монголчуудаа бас хэлье. Та нар бол Монгол үндэсний нэг хэсэг, салшгүй хэсэг. Гэхдээ бас Монголдон мэдлэгийн, чадварын, дэлхийн хөгжлийн одоо цус сэлбэхээр бэлтгэгдэж байгаа. Улс орныхоо хөгжлийн төлөө маш их одоо хувь нэмэр оруулах хүмүүс. Гэхдээ мэдлэг чадвар авьяас сурж мэдсэн зүйлээс гадна элэг бүтэн гэр бүлийг их орондоо бас авцраарай. Та нарын маань амьдрал их чухал шүү. Эргэж хараад л харамсахааргүй сонголтууд дандаа хийж байгаарай. Ямар ч асуудал бэрхшээл гарсан, ямар ч салхилж байсан. Эхнэрийнхээ нөхрийнхөө гараас атгсан гараа тавихгүй. Хоёр биендээ амлсан амлалтаасаа буцахгүй байж сайхан гэр бүлүүдийг л байгуулаарай гэж хэлье. Тэгээд эх орн танаа гэр бүлээр дутаж танаа гэр бүл яг л солонгонд одоо өнгө болгон үнцэн нэмдэг шиг танаа гэр бүл бас нэг сайхан өнгө төрх нь байх болно л гэж хэлье да. За маш их баярлалаа. Тэгээд холоос зорж ирээд бас өнөөдөр нэвтрүүлэгт маань завгүй байсан ч цаг гаргасан танд маш их баярлалаа.
За баярлалаа. Таны ажил үйлс болоод гэр бүлттэй өндрөөс өндөр амжилт гэсэн эрүүл их байх болтугай. Тэгээ хөөх хүүхдүүд нь гэсэн эрүүл өсөж боожод яг л энэ гэр бүлийг бас таны ярьсан тэр зүй олон гэр бүлийн үлгэр жишээ гэр бүлүүд болох болтугай гэж бас ерөөх хүсэж байна. За эрүүл батаршилтгай. Маш их баярлалаа. За баярлалаа хамтдаа дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд баяртай уулзцгаая. Өнөөдрийн маань нэвтрүүлгээр Улаанбаатар их сургуулийн хувь хүний хөгжлийн багш, амьдрах ухааны лектор багш мөн гэр бүлийн радио 104.5-ын өглөөний 930 шоуны хөтлөгч Отгонбаатар ах маань оролцлоо. Тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлгээс их зүйлийг тунгаан бацсан баха гэж найдаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Тэр баяртай.